Бидний гар утсанд маш их нэм бактери байдаг нь эрүүгээр батг гарах магадлалтай гэсэн үг. Иймд та утсаа цэвэрлэж эсвэл нүүрнээсээ хол барьж байгаарай. Витамин D-гийн дутагдалд орсноор дархлаатын суларч нэм бактери амархан халдахад хүргэдэг. Ингэснээр батг үүсдэг байна. Усан дахь металл болон эрдэс нь арсны гүндэх хөлс, бохирдол, бактери, тостой холилдсноор таны нүүрэн дээр батг гардаг байна. Нүрээ болж өгвөл буцалсан хүйтэн усаар угааж байгаарай. Кофе нь таны биеийн хүчин шүлтийн тэнцвэрийг алдагдуулж арьсан дээр өрөвслийг бий болгодог байна. Ингэснээр амны хавцаа батг гардаг. Унтахын өмнө телевиз үзэх, фейсбુક ухах нь нойргуудуулж ингэснээр дархлаа суларч батг гарах магадлал ихсдэг байна. Нүрээ хэд зузаан будах нь арьсны нөхс үеийг бөглөж гадагшлах ёстой хөлс дотор үлдэн улмаар бохирдлыг өөртөө татаж батг үүсгэдэг. Таны бие махбод өөрөө өрөвслийн эсрэг тэмцэх хүч чадалтай байдаг тул та батхыг урьдчилан өөрөө шахаж хэрхэвч болохгүй. Шахсан нөхцөлд нян арьсны гүн рүү орж эдгэрэх явц удаашрахаас гадна нүүрэн дээр сорив үлдэх аюултай. Хүрээлэн байгаа орчны нэм бохирдол, үсний бохирдол, хөлсний улмөр нь дэрэн дээр хоримтлагддаг тул цагаан хэрэглээ сольж цэвэрлэж байх хэрэгтэй. Эсвэл дэрэн дээрээ цэвэрхэн ачуур тавьж хэвшээрэй. Цэвэр спирт, салицилийн хүчил, гэлцрийн, ментол зэрэг бодис агуулсан олон төрлийн батхны эсрэг бүтээгдэхүүн байдгаас Монгол орны хуурай сэрүү нөхцөл тохируулан гаргасан батхны эсрэг шилдэх бүтээгдэхүүн бол Monos Cosmetic Биодерм иж бүрдэл.